Хэрхэн сонсогчдоо студид иргэн хавтаа морил Спутник Монгол радио 92.5 төлгөө манах нараа өглөө хөтөлбөрийн зочинтой ярилцах цаг маань эхэлсэн байна. За өнөөдрийн манай хүндтэй зочноор хоёр дахь төвийн үүсгэн байгуулагч хүний их хэмж цаг баярын мөнх эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Таны өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэндээ. Аутизм гэж яг юу юм? Аутизмтай хүүхдийн онцлог, тэднийг хэрхэн бид нар ойлгох ёстой юм? Аутизм эмчлэгдэх боломжтой юм уу, үгүй юм уу гэдэг ийм гурван сэдвийн хүрээнд тантай ярилцъя гэж урьсан байгаа. Тэгээд аутизмыг ойлгохоос яриагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энийг яг өвчин гэж нэрлэх нь зөв юм уу? Аль эсвэл хөгжлийн онцлог гэж нэрлэх нь зөв юм болов уу? Эхлээд юу гэж нэрлэхээ би зөв мэдэх хэрэгтэй байх. За энэ яг одоо ирээдүйд бидэнд одоо толгомдох асуудал. Жишээлбэл одоо аутизмыг одоо эмгэг гэж хардаг байсан. Ер нь бол харилцааны эмгэг гэж 100 жил одоо боддог байсан бол одоо бол энэ мэдрэлийн хөгжлийн эмгэг гэдэг нэр томьёо 2015 оноос хойш дэлхийн нийтээр шилжиж байгаа гэсэн. За мэдрэлийн хөгжлийн эмгэг гэдэг асуудлыг одоо ингээд цаашдаа ярихын тулд мэдрэлийн эрхтэн тогтолцооны одоо хийдэг үйл ажиллагаануудын талаар ярих шаардлагатай болно. За мэдрэлийн хөгжлийн эмгэг гэдэг нэр дахиад 3-5 жилийн дараа өөрчлөгдөх хандлагатай байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр бол яг өнөөдрийнхөө дэлхийн одоо чиг хандлагаар аутизмыг мэдрэлийн хөгжлийн эмгэг гэдэг нэршлэр нь одоо нэрлээд явж исэн зүгээр. Яагаад яг энэ мэдрэлийн хөгжлийн эмгэг гэр нь бол хүүхдэд үүсэт байгаа юм бэ? За яагаад гэдэг шалтгааныг бол дэлхийд даяараа 90 хайсаар байгаа. За мэдрэлийн хөгжлийн одоо асуудлууд үүсгэхийн тулд одоо урчигдрын байдлаар 152 гений варианттай холбоотой асуудал яригддаг. За генийн нуклеотидыг өөрчлөгдсөн нөхцөл байдлууд үүссэн байгаа. Буюу генийн одоо илэрхий одоо уураг болж хувирахтаа одоо илэрхийлэмж нь өөрчлөгдөж одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй уургууд юм одоо бүтцүүдийг бий болгож байгаа гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр за одоо ингээд генийн асуудлыг ярихаар өчигдөр хэд л нэг эмч бол Facebook дээр постн дээр энэ бол генийн асуудал. Тэгэхээр генийн асуудал учраас энэ одоо эмчлэгдэхгүй гэх мэтлэн одоо асуудлуудыг ирдэг. Ихэвчлэн de novo буюу шинэ мутацууд байдаг. Тэгэхээр энэ бол аав ээжийн одоо ген ирүүл байсан ч одоо 90 бэлгийн 9 нийлсэн цагаас хойш үүссэн одоо нуклеотидын өөрчлөлтүүд гэсэн. Ген өөрчлөлт гэсэн. За энийг зас залруулж болох уу гэвэл би болно гэж үздэг юм чи. За ингээд шууд эмчилгээ рүү орчих гээд байна. Эмчилгээний асуулт руу орчих гээд байна. Тэгэхээр бид нар аутизм сүүлийн үед яг л ковид шиг тэгээ ер нь бүүм хийж байгаа цаг үед амьдарч байна тий. За бидний одоо хүүхэд байхад ангид юм уу эсвэл сургуульд нэг дорой эргээд байж идэг хүүхэд анзаарагддаг байсан. Анзаарагддаг байсан. Харин дорой ирэх юм уу гараас авчих ч юм уу одоо ойрлоод тий ойрлцорлоод байж идэг хүүхэд таарлцдаг байсан. Одоо бол одоо бараг л анги болгонд нэг болчих гээд байна. За манай одоо төвдөө ойрхон байдаг сургууль дээр 9 бүлэгтээ 1-р анги нь. За 8-д нь бол албан ёсоор оншоо авсан хүүхэд байна гэдгийг би захиралтай нь уулзаж мэдсэн. За цаашлаад онш авахгүй дээр эцэг эхчүүдийн одоо юу хандлага бас хүлээж авахгүй байх. Цаашдаа одоо муу нэрийн шошго хүүхдэд насан туршийн зөвлөгч хөвье. Эсвэл ингэж явж байгаа сайжруулад авчия. Эсвэл одоо ор тас нуух гэх мэтлэн энэ эцэг эхчүүдийн бас давж туулах асуудлууд байдаг. За эцэг эхчүүд манай хүүхэд ийм байх ёсгүй. Миний хүүхэд одоо аутизмтай байх ёсгүй. Манай удамд ийм зүйл байхгүй. Би ийм байх ёсгүй гэх мэтлэн хүлээн зөвшөөрч чаддаггүй. За
Тэгэхээр яг одоо эдгээрийг одоо бүр цэцэрлэгийн насанд нь онцлох боломжтой яг үйл онцлох боломжтой. Аутизм бол онцлох юм. Одоо эцэг эхчүүд жишээлбэл аутизмтай хүүхдтэй ангийн багш одоо бүгд л одоо хараад таньдаг болж байгаа. Энэ нийгэм өөрчлөгдөж шүү дээ. Яг тэгвэл их олон болж байгаа учраас. За бүх үрхийн эмч нарыг мөн бүх цэцэрлэгийн багш эмч нарыг дээрээс нь сургуулийн эмч нарыг энэ сургахад одоо хэцүү биш. Цаашлаад одоо цагдаа нар те одоо яг энэ аутизмтай хүүхдүүдтэй хамгийн ихэнд тулгарч болохгүй одоо тэр мэрэгчлийн хүмүүс, мэрэгчлийн хүмүүс бол аутизмыг таньж одоо ялгах хэцүү биш. За тэгээд мэрэгчлийн одоо байгууллагаа явуулаад тэгээд мэрэгчлийн байгууллага нь аутизмтай хүүгийн одоо тогтоож өгөх ёстой. За шинж тэмдгүүд гэвэл аутизм дээр үндсэн 4 бүлэг шинж тэмдэг байгаа. Үндсэн 4 бүлэг шинж тэмдэг нь аутизм мэдрэлийн хөгжлийн эмгэг учраас мэдрэлийн одоо эргэтэн тогтолцооны нэг чухал хийдэг ажил болох одоо мэдрэхүйн үйл ажиллагааны доголдол хямралаар илэрдэг. Жишээлбэл олон нийтийн газар чихээ дарах. Багахан дуу чимээнд мэдрэг юм шиг санагдах. За сонсголын мэдрэхүйн эсүүдийг шалгаж асууж штэ. Цаашлаад харааны мэдрэхүйг шалгана. Гараа нүрийнхээ ойролцоо барьж хараад байна уу? Нэг орчноос нөгөө орчинд орохдоо гэрэлт мэдрэг байна уу? Орохгүй байна уу? Эсвэл ардаасаа түлхүүлж ороод байна уу? Ороод бухимдаад байна уу? За өөрөөр машины дугуй эргүүлээд хараад байна уу? Эсвэл одоо угаалгын машины эргэж байгааг хараад байна уу гэх мэтлэн мөн одоо нүднийхээ булангаар муухай харж байгаа тохиолдлууд байна уу? За цаашлаад одоо дараагийн мэдрэхүй болох үнэрлэхүйн мэдрэхүй. Танаа хүүхэд үнэрч байна уу? Мөн одоо амтлахуун мэдрэхүй. Танаа хүүхэд амтыг хоолыг ялгаж идээд байна уу? Мах огт идэхгүй байна уу? Эсвэл гурил огт идэхгүй байна уу? Ногоо огт идэхгүй байна уу гэх мэтлэн. За мөн цаашлаад одоо арьсны мэдрэхүй. Танаа хүүхэд өвдөлтийг хожуу мэдрээд байх шиг байна уу? Эсвэл мэдрэхгүй байх шиг байна уу? Хүүтэнг мэдрээд байна уу? Мэдрэхгүй байх шиг байна уу? Халууныг мэдрээд байна уу? Мэдрэхгүй байх шиг байна уу? Мөн одоо дотор эргэтний мэдрэхүй. Мөн гүний мэдрэхүйг шалгах асуултуудыг асуудаг. За нэгдүгээр одоо мэдрэхүйн асуултууд ингээд ерөнхийдөө тандах асуултууд ингээд болж байна. Цаашлаад одоо зан үйлийн асуултууд байдаг. Зан үйл гэдэг нь одоо хүний бие махбодыг мэдрэлийн эргэтэн систем хэрэн одоо мэдрэлжүүлж байгаа. За хэрэн мэдрэлжүүлж байгаатай холбоотойгоор дээрээс нь доош нь юм уу, доороос нь дээш нь шалгаад асуучдаг. Танаа хүүхэд үлмий дээр явж хөлд орсон уу? Энэ нь бол одоо ахиллесийн ширхэмсэн дээр ирж байгаа мэдрэлжүүлэлт өөрчлөгдсөн. Тэнд оролцож байгаа мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны хямрал болсон. За цаашлаад үлмий дээр явж хөлд ордог уу? Наашаа цаашаа гүйдэг үү? Энэ нь бол одоо гүний мэдрэлийн одоо үйл ажиллагааны хямрал болсонтой холбоотой хүүхэд хэрэгцээд одоо мэдрэлжүүлэлт нь тутмаг байгаагаас болж наашаа цаашаа гүйгээд яман давираад идэг. Мөн одоо цүнх үүрэх юм уу? Ямар нэгэн даралт мэдрэх гэдэг. За доороо эргэж гин үү? Энэ нь бол тэнцвэрийн дунд чихний ардалт байдаг. Тэнцвэрийн эргэтний мэдрэлжүүлэлт өөрчлөгдсөнтэй холбоотой бас одоо асуулт байгаа. Доороо эргэж. За тэгвэл бүгдэнд нь эдгээр шинж тэмдгүүд одоо илэрх албагүй. За энэгээр нь хүнд хөнгөн дунд гэдэг одоо зэргийг тогтоож байгаа. За мөн одоо шалтгаангүй нэг өөртөө аюултай буюу өөрийгөө хатсаж гинөө, зогсож гинөө, бусдыг хатсаж гинөө, зогсож гинөө гэх мэтлэн одоо аюул эрсдлийг мэдрэхгүй байна уу? Эсвэл одоо найгах хөдөлгөөн хийгээд байна уу? Толгоос ихсэрч гинөө, гараас ихсэрч гинөө гэх мэтлэн асуултуудыг одоо асуудаг. Тэгээд цаашлаад нүдэн харилцаа байна уу? Байхгүй байна уу? Энэ нь бол харааны мэдрэхүйн өөрчлөлтөд илэрдэг харилцааны асуудал. Хүний одоо нүрийг хүүхэд төрсэн цагаас эхлээд хараад аавынхаа ээжийнхээ царай төрхийг цээжлэхээс гадна сэтгэл хөдлөлийг уншаад сурдаг.
Манай аав надад дуртай байна уу? Дургүй байна уу? Намайг анхаарч байна уу? Анхаарахгүй байна уу? Надаа ууртай байна уу? Уургүй байна уу гэдгийг уншиж сурдаг. За уншихдаа инээж ивэл дагаж инээдэг. Толинерон буюу одоо тухны хэсэгт барилдаг мэдрэлийн хэсэгт ажиллаж байгаа. Дагаж инээн гэдэг нь амаглалд буюу сэтгэл хөдлөлийн төв дагаж ажиллаж байгааг илэрхийлж байгаа. Тэгэхээр харилцан тоглох, нүдэн харилцаа байхгүй хүмүүс харилцан тоглох, эдгээрийг уншиж чадахгүй байгаа хүмүүс харилцан тоглох тийм боломж байдаг. За бид хэд хоёулаа төрүүлж одоо 32 цагаалах тоолсон ялагч шүү. Ингээд одоо нөхцөлт зүйлээр хоёулаа уралдаж яриад ялах юм бол нэг нэгнийгөө хараад инээгээд би ялсан нөгөөт нь би ялагдсан гэдэг мэдрэмжийг сэтгэл хөдлөлийнхөө дүүгээр дамжуулж чаддаг. Тэгэхээр ийм одоо зүйлс хийж чадахгүй учраас мөн одоо тоглоомоор зориултын дагуу тоглохгүй байх, тоглоом өрөх гэх мэтлэн одоо зан одоо харилцааны асуудлууд байдаг. Мөн одоо хэл ярианы хоцрогдолтой байдаг. Хэл ярианы хоцрогдол нь үг хэлж чадахгүй эсвэл одоо үг хэлсэн ч гэсэн цөөхөн үг хэлэх, эсвэл хоёр үгээр бүх юмыг илэрхийлэх, эсвэл дохой зангаагаар бүх юмыг илэрхийлэх, эсвэл одоо гурван үгээр илэрхийлэх, эсвэл одоо өгүүлбэрийн бүтцэн зөв буруу байгаагаас одоо хэр хүнд хөнгөн байгаа вэ гэдгийг тогтоодог гэсэн. За хэл ярианы хувьд аваа байхгүй байвал үг байхгүй бол хүнд гэсэн. Өгүүлбэртэй мөртлөө өгүүлбэрийн бүтц нь өөр юм бол хөнгөнгөө явчихна. За аутизмыг одоо эмчилгээтэй юу идэгдэг үү гэдэг асуудал дэлхийн нийтийн одоо бас анхаарлын төвд байгаа. Тэгэхээр хүмүүс ярьдаг л нөө аутизмын хүрээ гэдэг л да. Ер нь нэг хідэн шат төрлүүд байгаад ах шүү байгаа энэ дотроо. Энийг та бас ингээд санийш аюугаа ойлгомжтойгоор тайлбарлавал. За илэрж байгаа шинж тэмдгүүдээр жишээлбэл аутизм дотор 3 одоо хүнд хөнгөн дунд гих мэтлэн одоо 3 төвшөнд хуваагдаж байгаа. За CARS, EMCHAT тэгээд дээрэс нь адоос хэмчлэн одоо хүүхдийн үнэлгээний системүүд дээрээс нь DSM-5 гэх мэтлэн үнэлгээний системүүдээр хүүхдийн одоо оюун болон бие махбодын хөгжлийн одоо үнэлгээнүүдийг гаргасан байдаг. За хүмүүст эдгээрийг илүү ойлгомжтой болгохын тулд ойлгуулахын тулд энэ шинж тэмдэг тус бүр дээр нь хүнд хөнгөнийг ярьсан зүгээр. Жишээлбэл одоо мэдрэхүүн хувьд хүнд байна уу хөнгөн байна уу? Жишээлбэл одоо мэдрэхүүн хит ачаална бүр одоо байнгын чихээ дарж явхад хүрэгдэг. Одоо иймэрхүү хэлбэртэй. Дөрс чихээ дарж явхад хүрэгдэг. Эсвэл нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орох гэж нүдний мэдрэлийн эсүүд нь адаптац буюу дасан зохицлыг хийх гэж одоо маш их уддаг. Одоо харааны мэдрэхүүн одоо хүнд асуудлуудыг яриад байна шүү дээ. Дээрээс нь үнэрлэхүүн мэдрэхүүн одоо бүх зүйлийг үнэртэж үздэг. Бүр шалан дээр хөвтөд шалыг хүртэл үнэртэж үздэг тийм одоо асуудлууд байна. Амрууга юу ч хийлэгдэх юм. Зөвхөн иддэг юм айдна. Тэгэхээр энэ амтлахын мэдрэхүүн одоо 5 төрлийн болцоо байгаа. Тэрнээс цааш явж байгаа мэдрэлийн эсүүдийн гүнзгий хямралыг яриад байна. За тэгээд арьсны мэдрэхүүн. Ерөөсөө 13 настай эмэгтэй ерөөсөө одоо бие махбодынх нь физиологийн хөгжил нь явагдсан гэсэн үг шүү дээ. Явагдаж байгаа гэсэн. Ерөөсөө овц өмсдөггүй. Тэгэхээр энэ бол ер нь хүнд сонсогдож байгаа зү дээ. Яг тэр шиг хүндтэй орё. Эдгээр шинж тэмдгүүд хичнээн нь бас энэ хүүхд дээр илэрч ийн гэдгээр нь одоо мэдрэхүүн асуудлын хувьд хүндийг тодорхойлоод өгч. За зан үйлийн асуудлууд. Зан үйл дээр бол өөртөө аюултай, бусдад аюултай зан үйл гэж байдаг. За энэ хоёр илэрч явах юм бол бас хүндтэй орё явцдаг. Мөн одоо давтагдмал үйлийнх нь ичмээр нь хүнд өнгөнд нь бас хувааж болдог. За харилцааных бол нүдэн харилцаа огт байхгүй, нэрээр дуудахад харахгүй. Тэгээд одоо нийгмийн
одоо харилцааны сонирхол огт байхгүй бол энэ бас харилцааны хувьд хүндтэй ор явчих. Заримдаа хардаг. Эсвэл одоо ээж аавын дуу хоолойг одоо ялгаж одоо зөвхөн тэр хоёрын дуудахад хардаг гэх мэтлэн. Эсвэл одоо заримдаа хардаг ямар руу анхаарсан үедээ хардггүй гэх мэтлэн. Энэ нь бас ингээд дотор нь хөнгөн хэлбэрээр нь хуваахад амар болгодог. За хэл ярианы хувьд бол түрүүн ярьсан огт одоо юм ярьдгүй аваач байхгүй бол энэ хэл ярианы хувьд хүнд болчтой. Тэгэхээр эдгээр дөрөв дээр нэмээд нойр, хоол, өөртөө үйлчлэх чадварыг мөн яг энэ хэлбэрээр одоо хуваачдаг. Тэгээд эдгээрээс одоо хүнд асуудлууд хийх байгаагаар нь хүнд хөнгөн дунд гэж хувааж болдог. Энэ дээр бас зөв ойлголтоо буруу ойлголтоо. Сүүлийн үеийн хүүхдүүд олдмол аутизмтай болоод байна гэд байгаа. За олдмол аутизм дээр хөвчлэн эцэг эхчүүдийн одоо эсвэл нийгэмдэр яриад байгаа зүйлс бол нөгөө визуал буюу компьютер болон утас дэлгэцийн хэрэглээтэй холбоотой яригддаг. За энэ дээр бол утас үзснээс болж хизээч аутизм үүсэхгүй. Утас үзснээс болж дэлгэцэн дондох эмгэггээд өөр төрлийн эмгэг үүснэ. За жинэлвэл яг ижилхэн гэсэн. Аутизм дэлгэцэн дондох эмгэг хоёроо жинэлх юм бол зарим эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэх ирдэг. Танаа хүүхэд аутизмгүй, танаа хүүхэд дэлгэцэн дондох эмгэгтэй гэд хэлэхээр хөх хашгүй дээ гэдэг. Гэхдээ жинэлвэл ямар ч ялгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо үр хүүхдийнхаа одоо дэлгэцэн хэрэглээг тодорхой хяналттай байлгахгүй бол бас энэ зүг рүү хитрхийг яваад шүү. Тэр хүүхэд нь жоохон уйлаад жоохон одоо ашигчаад юм хийхгүй бол уцаа өгчдөг. Зуртын насаад өгчдөг. Үнтэй уцаар яриулж болдог. Хоол хийхээр тэнд арилаад хахад зурт тасгаад өгчдөг. Энэ нь эргээд одоо хүүхдүүд гадаад дотоодын хэлээр хилд ортлоо гүнзгийрсэн байна. Тэгэхээр хүүхдүүдтэй монголчууд ер нь одоо хүүхдтэй анхаарал тавих энэ одоо уламжлалт ахуйн соёл нь жоохон дутмаг байж болцсохгүй эсвэл одоо 90-ад оноос хойш юм болсон юм бүү мэд. За дутмаг байгаа учраас бид нар одоо нэг хоол хийж өгснийгөө те эсвэл одоо нэг оройд 30 минут тогснойгоо хүүхдэд анхаарчлаа гэж боддог. Тэгсэн чинь бидэнд илүү их одоо хүүхдэд анхаарах, хэрхэн анхаарах, яаж тоглохооч мэддэггүй эцэг гэж. Мөрөн дээрээ суулгаж хэд үсрээд тоглолцлоо гэж ойлгодог. Тэгэхээр оюун тархийг хэрхэн хөгжүүлж тоглож болох вэ гэдэг асуудал бүхэл бүтэн одоо шинжилгээ ухаан болоод хөгжсөн байна. За ийм асуудлууд байдаг та. Ер нь альва эмгийг өвчнийг эхлээд таньж мэдэх, дараа нь онцлуулах, тэгээд тэрний дараа хүлээн зөвшөөрөх гэдэг их том зүйл байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр эцэг эхчүүдийн ер нь бол төлхөө гаргадаг алдаа. Тэр дундаа магадгүй таньж мэдээд одоо залуу ээж аав нар болгоно нэг мэдлэгтэй бас болцоод байгаа харагдаад байдгийн. Хүүхдийн ингээ анзаарах, тэрнийг таних, за ийм байна да гэдэг. Гэтэ эмнэлэг дагуулж эсвэл эмчтэр очдоггүй ч юм уу нэг тиймэрхүү алдаанууд гаргаад байд юм шүү. Ер нь та эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ? Тэг хамгийн гол нь насан туршдаа хүүхдээ асрах ээж аавын хувьд их том сэтгэлийн хатал байх хэрэгтэй юм шиг санагдаад байдгийн. Ер нь та ээж аавуудад зөвлөвөл за энэ хороо дээр асуудлууд хэнийг ч таарахгүй. За эдгээр асуудлуудаа одоо дайраад ирсэн бол нүр тулах ёстой. Тэгээд хүлээн зөвшөөрсөн цагаасаа эхлээд та хүүхдтэй тусалж чаднаа. Сэтгэлээрээ хүлээн зөвшөөрсөн цагаасаа эхлээд та хүүхдтэй тусалж чадна. Илүү их анхаарч, илүү их хүүхдийнхээ төлөө амьдарч чадна. За энэ хорвоо дээр таны одоо үр хүүхдээс илүү чухал зүйл байхгүй. Тийм учраас хүүхдтэй илүү их анхаарч, илүү их туслахын тулд одоо хүлээн зөвшөөрөх юм уу? Эсвэл мэрэгжлийн байгууллагуудаар хандах нь маш зөв. Тэгэхээр энэ одоо шугамаар яваад зөв газраа зөв эмчнэр дээр ирж чадах юм бол зөв чиглүүлэгдэд явна. Тийм одоо зарим нэг асуудалтай хүмүүс байдаг шиг зарим нэг асуудалтай одоо эмчнэр байна.
Одоо миний практикт ч тааралдаж байна. За тэдгээр хүмүүс бол одоо энэ одоо зовлон бэрхшээлийг энэ одоо асуудлыг тулах гээд ирж байгаа эцэгчүүдийг хаг загнаад гаргачдаг. Тийм хүмүүс ч байна. Жохон хүнлэг байгаа ч гэж одоо тэдгээр хүмүүс сонсож байгаа бол хэлмээр байна. За тэгэхээр энэ асуудалтайгаа нүүр тулаад давж туулж болдгоо. Давж туулж болно. Бүх юм сэтгэлийн мэдрэмжээ. Сэтгэлээрээ би чадна гэж итгүүлж чаддаг. Тэгэхээр би туулна гэж бодвол туулдаг. Тэгээд одоо цаашдаа ярих ярилцлага дээр энэний одоо тайлал илүү одоо тодорхой гарч ирэх баха. За тэгвэл аутизмыг яг ямар эмчтэр, яг ямар үнэлгээгээр, яг яаж онцлуулах юм? За энэ бас үзээд онцлоод та одоо ажиллаад идэх магадлал нь хэр өндөр вэ? За ямар эмчтэр яаж очих вэ гэдэг бол эцэгчүүдийн сонголт хэвээр байсан дээр. За нэгдүгээрт онцлуулахын тулд бол сэтгцэн эрүүл мэндийн төв дээр 4 эмч ажилладаг гэж би сонссон. За 4 эмч 2-2 ээлжээр ажилладаг байх. Тэгэхээр ямар ч байсан 2 эмч бол тэнд одоо үзлэг хийгээд одоо өглөө ажил эхлэхээс ажил тарах хүртэл үзлэг хийдэг юм байлээ. За аутизмын онцлогоо бол одоо тийм одоо хүн ялгаж танихын аргагүй хэцүү биш ээ. Аутизмыг бол одоо маш сайн судлах юм бол ойлгоход ер нь хүн бүрийн талаар энэ нэвтрүүлгийг одоо сонсож байгаа эцэг эхчүүд ч гэсэн өөрөө баг ихний байдлаар манай хүүхдэд түрүүний ярьсан асуудалтай шинж тэмдгүүд байна шүү гэд урьдчилан байдлаар өөрсдөө ингээд тандаад ойлгох боломжтой болчихж байна. Тэгэхээр энэ нэг тийм их одоо хэцүү биш. Энэ бүхнийг харин хэцүү болгоод байгаа одоо хүмүүс байдаг. За шинж тэмдгүүд шинээр нэмэгдэж болдог. Мөн шинж тэмдгүүдээ гээж болдог. За нөгөө талаасаа ихэнх эцэг эхчүүд нэг л тохиолдолд ажилладаг. За манай хүүхд аутизмээс гарсан гэсэн ингэж ярьдаг. Гээж болдог. Өөрөө аяндаа сайн сайхан болж болдог. Яг л одоо өвчний эмгэг зам шиг. Зарим одоо жишээлбэл ханиад жухнаад туслаа гэж утгад өөрөө аяндаа сайжирдаг тохиолдлууд байдаг. Мөн одоо мууцараагаад хатгаа болоод цаашдаа одоо бие махбод одоо амьд үлдэх магадлал буурсан ч одоо тохиолдлууд өвчин эмгэгтэр байдаг. Яг тэрэн шиг аутизм одоо өөрөө аяндаа сайжрах тохиолдлууд бий. Энэ тохиолдлуудын сайн ажиглал тэр одоо хооллолт, нойр гэх мэтлэн энэ зүйлс дээр бас мэдрэхүн ачлаад нь гайгүй хүүхдүүд энэчнээс одоо тэр сайжрал эдгэрлийнхаа зүг явсан байдаг. За гэхдээ одоо эцэг эхчүүд одоо тэдгээр одоо шинж тэмдэгэн дээр толгуурлаад сайжирсан байгаа юм уу одоо сайжирсан хүүхдүүдийн эцэг эхчүүд зөвхөн өөрийнхөө хүүхдийн тохиолдлоор одоо бодоод байдаг. Өөрийнхөө хүүхдийн тохиолдлоор ингэж сайжирдаг шүүгээд одоо харанг дийлдэд байдаг гэсэн. Одоо буруу зөвлөгөө өгөөд нэгэндээ гэж ингэдэг шүүгээд одоо тийм. Тэгэхээр би одоо ингэж аутизмаас гаргацсан. Миний замаар яв гэдэг. За тэгсэн чинь тэр хүүхдийн тохиолдол өөр. Бусад хүүхдүүдийн тохиолдлууд өөр. Дийлэнх нь ер нь одоо энэ одоо дэмжлэгийн юунд бол эмчилгээнд бол сайжирдаг. Дийлэнх нь тодорхой хувийн сайжирдаг. Сайжрахгүй байгаа хүүхдүүд төр бид нар одоо илүү олон одоо цусны одоо үзүүлэлтүүдийг биохим болон цусны үзүүлэлтүүдийг маш сайн хараад дахин бодох шаардлагатай л гэсэн. Сайжирдаг дийлэнх хувь нь одоо бараг 85% орчим хувь нь одоо сайжраад гэдэг хүнд байсан бол дунд байсан бол хөнгөн байсан бол ямар нэгэн бэрхшээлгүй болоод гарах боломжтой. За нас маш чухал. Мэдээж айл болох эрт онцлоод эрт асуудалтайгаа тулгараад эрт одоо арга хэмжээ аваад эхэлжүүл ядаж одоо сургуульд ороод бос хүүхдүүдтэй суралцах боломжтой болчихно. Бос хүүхдүүдтэй хамтран суралцах боломжтой ямар ч бэрхшээлгүй харилцан ирээд ойлголцох боломжтой болчихно. Тэгээд одоо бэрхшээлүүд замхран алгуулна. За
тийм одоо нас 12 настай буюу хожуу онцлог гэж бодъё. Энэ нөхдүүд бүхэл бүтэн 5 жилийн боловсролын хоцрогдол дээрээс нь 2 жилийн одоо энэ эмчилгээ дэмжлэгийн хэрэгцээ гарна. Тэгэхээр дахиад 7 жилийн боловсролыг нөхөхөд маш хэцүү. Тэгэхээр ийм процессууд одоо нийгэмд толгорж байгаа. Тэгээд нөхцөл байдал бол ингэж явж байна. Сая сүүлийн үед бол одоо улс орон бас энэ тал дээр тодорхой хэмжээний хилцүүлэг анхаарлаа хандуулад ажиллаж байгаа шиг байна. Тэгтэл одоо Монгол улсад дабл одоо стандарт гэж нэрлэдэг байгаа зүйлс байсаар л байна. Энэ тал дээр ч гэсэн байсаар л байна. Олон одоо хурал чуулган семинарт сууж үзлээ. Тэр дарга нарын одоо үзмжээр яваад байгаа. Ямар учиртай юм бэ? Ямар учиртай буужин одоо хийлэгдсэн юм бэ гэмээр нисээ явж байгаа одоо ийм төвийн захирлууд байна. Яаж ч одоо хандаад үргэлж боломжгүй байгаа одоо тийм төвийн одоо үүсгэн байгуулах захирлууд байна. Одоо над мэтийн тийм. Тэгэхээр одоо аль болох энэ салбартаа жигд хүртэ амжтай бүх хүүхдүүд одоо тусалж болтгүй юм уу да гэж одоо төр засгийн удирдлагуудаас одоо шилжүүлээс гуйж байна. За би бол маш их олон хүүхдүүд үзээ сууж байна. Ер нь өдөр болгон л хүүхдүүдтэй. За маш их олон хүүхдүүдтэй ажилласаар л байна. Ахис төслийн нүдэрээ харж одоо хяналтаа тавьсаар л байна. Тэгэхээр маш их хүндээсээ хүн танихын аргагүй одоо өөрийгөө одоо зохиод гавлын ясныхаа бүцэг хүртэл өөрчилсөн хүүхдэд таарлаж байна. Маш их одоо шууд хараад намайг зохиод авдаг тийм хүүхдэд таарлаж байна. За тэгээд одоо маш хөнгөн асуудал нь хаана юм бэ гэд маш их одоо ярилцаад үзэхэр байдаг. Жохон одоо онцлогтой байгаа хүүхдүүдэд таарлаж байна. Маш хөнгөн гэсэн. Тэгэхээр энэ олон тохиолдлуудаас хөнгөнүүд нь бэрхшээлгүй болоод явчихж байна. Бэрхшээлгүй болоод явж. Хүнд нь дондрууга шилжих асуудал байна. Зан үйл нь багасах асуудал байна. За гэх мэтлэн. За тэгээд нас их одоо өндөр байх тусмаа үрдэн жоохон багтаа. Ягаад гэвэл аль эзэн хүний тархины үйл ажиллагаа одоо докторчод за дээр нөгөө нейропластик шин чанар нь багассан. Одоо тархины мэдрэлийн эсүүдийн холбоос шинээр үүсэх буюу үүсэх мөн одоо тархины сүлжээ үүсэх процессууд нь удаа шалтгаалсан тийм тохиолдол одоо тийм одоо настай холбоотой тийм зүйлс байдаг юм байна. Тэгэхээр одоо ингээд ер нь аутизм болвол одоо сайн анхаарч сайн одоо хүүхэд эрт хүлээн зөвшөөрч үзүүлж харуулж одоо эмчилгээ авч чадвал эрдийн хөгжиг болж болтгоо гэж би хэлнэ. Энэ удахгүй, энэ нийгэм удахгүй хүлээн зөвшөөрнө. Энэ дахиад 3-5 жилийн дараа аутизм эмчилгээтэйгээ зарлаад эхэлнэ. Тэг бүгд хүлээн зөвшөөрнө. Яг одоо бол бид нар ингээд зүгээр л яриад байгаа. Тэгээ хинч одоо хаанаас ч мэдээлэл авч болдог болсон. Одоо нийгэм бол маш хурцтай. Секундэд гадаад дотоодын ил дээр байгаа номыг шууд орчуулад уншиж болдог болсон. Бид нар технологийн одоо төвчлөлтөд 90-100-д амьдарч байна. Тэгэхээр удахгүй. Цаанаас ирж байгаа зөвлөмжүүд нь харин дэлхийн эрүүл мэнд болон олон байгууллагын зөвлөмжүүд ирдэг. Тэгэхээр одоо ажиллаад байгаа энэ одоо эмч судлаачтай дэлхийн одоо өнцөг булан бүрт байгаа одоо эрдэмтдийн өдөр болгон нийтэлж байгаа нийтлэлүүдийг маш анхааралтай хараараа гэдэг асуудал. Тийм дэлхийн өнцөг булан бүрт аутизм байгаа. Тэгэхээр одоо хөгжилтэй орнууд бол энэ дээр маш их хэмжээний одоо судалгаа болон ялангуяа биологийн зүйн тогтолцоо руу харсан судалгаануудыг хийж байгаа. За бид хэд бол өнөөдөр өдөр бүр шинээр гарч байгаа лабораторийн судалгаа болон шинээр гарч байгаа судалгаануудыг унших боломжтой болсон. Бүх мэдээллүүдийг одоо хүлээж авах боломжтой бол. Тэгэхээр бид бол хамтдаа халахж байгаа гэж итгэж байгаа. Бүрэн идэрх боломжтой хамгийн гол нь эцэг эхчүүд их бага насны дээр нь таниад түүнийг мэрэгжлийн эмчтэр аваачаад эмчилгээг эхлүүлж чадвал. Гэтэ энэ дундаас сайн хажуугаар сар гихчээр нэгт хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй хоёрт хожуу онцлуулаад байна.
3-аас гадны нөлөө их байт юм болоо гэж би боддгийн. Яагаад гэхээр энгийн хүүхдтэй эцэг эхчүүд энийг харах өнцөг нь жоохон муухайгаар харах гэдэг л та. Тэр цэма би бүр эмнэлэг дээр яг тийм одоо бүсгүүдэд таарлцсан. Би бол тэр хүүхдийг хараад энэ бол аутизмтай хүүхдтэй түүнийг бас онцлуулахгүй явж байна гэж би ойлгож байгаа. Өөр нэг иргэн бол түүнийг ойлгодгүй юм билээ. Ориллоо, хашгирлаа, хүүхдээ чимээгүй байлгаа. Яаж хүмүүжүүлэхээрээ гэд тэгэнгүүт тэр ээжийн өмнөөс би ингээд хажуу сонсож байгаа. Миний сэтгэл өвдөж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг ойлгодог байх хэрэгтэй л байна л да. Та тэгэхээр тийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бас бидний мэдээлэлгүйгээсээ шалтгаалаад түүнийг бас шууд анзаарч чаддгүй юм болов гэж бодсон. Тэгэхээр та ер нь одоо энгийн хүүхдтэй тарих мэдрэлийн ямар нэгэн асуудалгүй хүүхдтэй ер нь бол эцэг эхчүүдэд бусдыг бас тийм зүйлийг давж туулаад явж байгаа ээж аавуудыг ойлгоосоо гэдэг талаас юу гэж зөвлөх вэ? Энэ яг хүн ёсны асуудал л да. Ямар нэгэн одоо өвчин эмгэг туссан хүмүүс одоо хараагаад юм эсвэл одоо муугаар хэлээд байх нь зөвсгөл энэ хүний нийгмийн одоо маш их онцгой шин чанар гэсэн. Тэр хүн одоо моол хүн байна гэсэн. Тэгэхээр одоо аль болох ойлгож, ер нь хүүхд ялангуяа хүүхдэд аль болох ойлгож одоо асуудлыг одоо томоор харах тийм юм бол одоо хүүхдэд ээлтэй байх л ёстой. Энэ бол одоо хүний нийгмийн бас нэг ёс зүйн толгуур асуудлуудын нэг. За жишээлбэл одоо хүүхэд ширээгээ тогшоод уйлж болно те. Нэг бол одоо бусдын анхаарлыг татах гээд буюу тэр өрөөнд бусд хүмүүс байгавал анхаарлыг татах гээд ширээгээ зохиод уйлж болно. Нэг бол мэдрэхүүн ачааллаа багасгах гээд уйлж болно. Нэг бол өөр нэг юм авах гээд уйлж болно. Тэгэхээр өрөөнөөс нэг гараад орж ирээд үзнэ. Алийг авах цагийг асуугаад үзнэ. Гэх мэтлийн юм олон одоо нэг шинж тэмдгээр илэрдэг олон хүүхдийн цадалт одоо бодол сэтгэлийн асуудлууд байж болно. Тэгэхээр одоо эдгээрийг бас ер нь одоо юм айгу нээлттэй болсон. Тэгээд ирээд юм уу эсвэл одоо зөвлөгөө ер нь ойлог энэ ярьж байгаа ярилцлага ч гэсэн их олон эцэг эхчүүдэд их олон одоо хүмүүст тусуулах байх гэж найдаж байна. Тэгээд нэвтрүүлгийн цаг ерөөхдөө өндөрлөгт өгч जैन. Тэгээд таныг бас оюурах төвийг танилцуулаасай гэж хүсэж байна. Ер нь эцэгчүүд маань тантай холбогдоод танд одоо хүүхдээ үзүүлэхийн тулд яаж бас холбогдох вэ? Энэ талаар хоёулаа мэдээлэл өгөөд тэгээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлүүлье. За оюурах төв үүсгэн байгуулагдаад 2 жил болж байна. За энд бол яг л одоо бид нар хүүхдийн төлөө энэ одоо бишрэлүүдийг хэрхэн одоо арилгах вэ? Тэ энэ асуудлуудыг хэрхэн одоо зөв сайхан болгох вэ гэж ажиллаж байна. За баг хил засал, спорт засал, дээрээс нь одоо сургуулийн өмнөх болон сургуулийн боловсролын хичээлүүдийг одоо мэргэжлийн багш нараар одоо оруулдаг одоо ийм төв байгаа. За мөн одоо Монгол Улсын зөвлөх хэмж клиникийн профессор Туяа хэмж байна, манад ажиллаж байна. Зөвлөхөөр. За тэгээд миний би гэх мэтлэн одоо эмч багш нарын хамтарсан маг ажилладаг. За нэмээд хэлэхэд нэрээ 21 аймгаар тойрч одоо аутизмтай хүүхдүүдийг одоо онцлох аутизмтай хүүхдүүдэд одоо зөвлөгөө өгөх ажлыг одоо энэ зун эхлүүлсэн байгаа. Одоо 8 дахь аймгаараа одоо орсон. За одоо цаашлуулад ер нь орно. Сүүл үед бол нийгмийн бас асуудлууд болох бензиний бэрхшээлтэй холбоотой очиж чадахгүй садлууд байна шүү. Тэгээ очно гэж хэлчихэд очиж чадахгүй байгаа учраас одоо эцэг эхчүүдээсээ бас одоо уучлахгүй. За тэгээд одоо нэвтрүүлгийн цаг дуусч байгаа болохоор одоо бүх өр хүүхдүүд эрүүл байгаасаа за бүх одоо гэр бүл ажралтай байгаасаа гэд энэ үгээр нэвтрүүлгээ дуусгая. Би дуусгацсан. Тэглээ. За. Баярлалаа. 21 аймгаар бас яг нуулгүй хэлэхэд орон нутаг тэр дандаа бүр аслагдсан сумдууд бас яг энэ эмчилгээний онцлогоон дээр дандаа л ард үлдээд байдаг л та. Тэгээд яг энэ тал дээр бас 21 аймгаа тойрч эмчилгээ онцлогоо хийж яваа та бүхэнд бас маш их баярлалаа.
Тэгээд өнөөдрийн бидний ярианд яг асуух асуулт айгүй их байна. Би дараа таныг дахин урмаар байна. Дараагийн сэдв дээр хоёлаа аутизмын эмчилгээнд ямар эмчилгээ ерөөхдөө хийгддгийг. За ер нь хэдийн хугацааг зарцуулдгийг. Дээрэс нь яг энэ салбарт тэр дундаа ер нь эрүүл мэндийн салбар тэр дундаа яг энэ аутизм оншилгоон дээр ямар асуудлууд бас байна. Энэ талаар хоёлаа бас нээлттэй ярилцъя. Тэгээ дараа таныг бас завтаа үйдэн ахин урий. Шууд энэ нэвтрүүлэг дээр бас урилга хэлье гэж бодож байна. Таны хариултыг одоо шууд энэ давъя даа гэх. Тэгээд За маш их баярлалаа. Өнөөдрийн манай хүндэтгэл зочноор оюурах төвийн үүсгэн байгуулагч хүний их эмч Мөнх Эрдэнэ хүрэлцэн ирж аутизмын талаарх ойлголтыг бас үнэн зөв маш энгийнээр та бүхэн тайлбарлаж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ хамт байсан үзэг сонсогч та бүхэндээ маш баярлалаа.